Сэмэцано онлайн сургууль зуршлын төгс эрхлэн дэлгэж би хийж өгье бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор за ижигийн 2021 оны 1-р шалгалт шинжилгээ ухаан физик бодлого 4-ийн дэ гинэ. Юу гэсэн болоо гэсэн чинь энэ гүйдэлтэй бодлого юм шиг байна тий. Гүйдэлтэй тэгэнгүүтээ ингэж байгаад ингээд жиба гэх нэг соронзоо орноо гүйдэлтэй соронзоо орноо нэг бодлого юм байна. Тэгмүүд энэ нэг юм хоёр томьёо цэжилж идэх. Нэг нь болохоор ингээд ийм хязгааргүй урт ч юм уу нэг ийм урт дамжуулагч утсаар I гэх гүйдэл гүйж ий тийм үү. Тэгмүүд энийг баруун гарын дүрм тий шургийн дүрмээр тийм үү эрхийн урууга баруун гараа атгаад эрхийн урууга гозоолоход гүйдлийнхаа чиглэлийн дагуу тэгмүүд дөрвөн хурууч нь ийшээ 1 2 3 4 хуруу ингээд эрхийн уруучтай баруун гарч байгаа. Тэгмүүд энэ дөрвөн хурууны чинь эргэж байгаа чиглэлийн дагуу ийм чиглэлт юу юм соронзоо орно усах хэрэгтэй тийм үү. Тэгээ соронзоо орныхаа хэмжээ нь болохоор b тэнцүү μ 0 I хуваах нь 2pr гэдэгч. μ нь тогтмол соронзооны тогтмол юмнууд байгаа. I болохоор энэ манай явж байгаа гүйдлийн маань хэмжээ байна. Хуваагт юмснаа 2pr тай. R нь болохоор эндээсээ яхаа ишигээ юм rz тий ишигээ юм rz байна гэж бодохоор энд 90 градусаар тийм үү. За тэгэнгүүт болохоор шургийн дүрмээр гэхээр ийм чиглэлтэй байгаа юм чи энэний үед одоо ийшгээ ирнэ гэхээр яг энэ хавтгай дээр харах юм бол энэ дэр юм цаашгаа чиглэсэн тийм үү. Цаашгаа чиглэсэн чинь x эрдэнэ гэлэн тий. Цаашгаа чиглэсэн. Энэ тал дээр болохоор шургийн дүрмээр гэхээр наашаа гарч ирсэн байдлаар. Ингээд наашгаа. Яг энэ одоо юм манай зурж байгаа хавтгайд наашаа x наашаа гэх юм болохоор энэ нөхгүй x цаашгаа гэрээ ингэж нэглээд байгаа. Тэгэд яг юм b гэдэг юм соронзоор ийм хэмжээгээр үүснэ rz гэдэг. Нөгөөх нь болохоор юу юм торг гэдлээ. Энд нэг юм торг дамжуулж чадаа торг хэлбэртэй тавьж байгаа I гэсэн гүйдэлчээ. Тэгмээ дахиад эрхийн уруу баруун гарынх нь эрхийн урууны гүйдлийн чиглэлийн дагуу нөгөө дөрвөн өрөө чинь 1 2 3 4 гэдэг шүү дээ. Тэр эдрийг хатгаж байгаа чиглэлийн дагуу гэх юм чиглэлээр тийм үү. Яг энэ дэр нэрээ тарах юм бол тэгвэл ийшгээ орсон байгаа зү тий. Ийшгээ орсон гэхээр энэ дэр бол x ирэх юм уу? Харин энэ гадна гэх юм болохоор наашаа гарч ирсэн байдлаар тий. За энийхэн соронзоо орны үүсгэх хэмжээ нь болохоор гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзоо орно баггүй юу? Энэ I хуваах нь 2 r та гэж тавьчих. Яг тойргийнхаа төвд бол ийм байгаа шүү. Эндээс яг ийм зайд гэсэн юм байхгүй. Яг энэ тойрог ийм үед болохоор тойргийнхаа төв дээр нь ийм байна гэдэг. Тэгээ энэ хоёр томьёогоо зэлжихдээ юу гэж зэлжих хэрэгтэй? Энэ p нь энэ буруу талтай байгаа байна гэж зэлжүүл. Тэ? P гэдэг чинь бол нөгөө нэг 2pr гэх юм бол тойргийн хүрээний урт. PR квадрат гэх юм бол тойргийн талбай гэдэг ч юм уу тойрогтой хамаатай тоо шүү дээ. P нэг 314 ч. Тэгсэн чинь болохоор яг ийм тойрог гүйдэл дээрээ P байдаггүй. Тойрог биш юм шулуун гүйдэл дээр болохоор P байдаг гэж хэлчих зүгээр. За ийм соронзоо орон үүсэх юм байна гэж тий. За үйлбэр харсан чинь болохоор зургат үзүүлсний дагуу хангалттай урт 2 ширхэг шулуун яхаа дамжуулагч утас энэ хавтгайд x чиглэл тавьчаад хасгаа болон нэмэх чиглэлд яхаа 90 градусаар тий перпендикуляраар явж байгаа гэж. За яг энэ хавтгай дээр маань энэ болохоор ингээд тойрог тавьснаар цэг гэхээр одоо наашгаа байхгүй юу тий. Яг эндээс яг их цөөдөөс чи наашаа гарч ирсэн байдлаар тийм гүйдэл гүйж байгаа юм байна. Энд дэр бас яхаа наашаа их цөөдөөс ч гарч ирсэн байдлаар яхаа гүйдэл гүйж байгаа юм байна тийм. Хоёр дамжуулагч утас ингээд хязгааргүй урт үргэлжлэж байгаа. Би одоо энийг штэ ингэж нэг 90 градус эргүүлээ дээрээс нь харах юм бол юм байхгүй. Нэг юм гүйдэл гүйж байгаа тийм. Ишгээ I гүйдэл. Ишгээ 2 I гүйдэл гүйж байгаа. 2 I. Тэгмүүдээ манай энэ x тэнцлэг болохоор юм байгаа байхгүй юу. За энийг болохоор буцаагаад нөгөө чинь 90 градус гिचээр яг их цөөдөөс нь харах юм бол наашгаа их цөөдөөс тийм үү I 2 I гүйдэл хасгаа болон нэмэх координатаар за гүйжиж гинэ. За I гүйдэл 2 I гүйдэл гүйлгэсэн чинь x тэнхлэгийн x тэнцүү d цэг дээр үүсэх соронзон орно тэг байж гинэ. Гэсэн юм байна. Тэгээд юу асуусан юм бол тэгэл дэг бахна харьцаг болно. Гиндэ. За эндээс би ингэх гээд байна. Наашаага ингээ гүйлгүүж ийна гэхээр баруун гараа атгаад тийм үү эрхийн уруугаа өөрлөгүй яг нүднийхээ гоцоолоход үзэхгүй юу те. Тэр дөрвөн урууч нь болохоор 1 2 3 4 гэдээ байж байгаа юм чи нэг ийм чиглэлээр дөрвөн урууны чи атгаж байгаа чиглэлээр ийм соронзоо орон үүснэ явахгүй юу. Тэгэнгүүт одоо энэ цэгийн үед болохоор соронзоо орны яхаа ийшгээ те. Энд дэр бол ийшгээ
гэсэн байдлаар I гүйдэл маань болохоор ийм сорон зор үсэх юм байна. Нөгөө 2 I гүйдэл маань бас яг адилхан наашгаа чиглэлтэй юм чинь тий. Ихний ургаа өөрлөгөө гоцоолгож байгаа 4 ургаа хатгаад үзэх шүргийн дэрмээрээ ийм чиглэлтэй сорон зор онгод үсэх юм байна. Гэсэн чинь за одоо x тэнхлийн дагуу цэгийг бодъё гэхээр энд байгаа цэгийн хувьд яах вэ гэхээр I гүйдэл маань болохоор яхаа ийшээгээ сорон зор үсгэн тийм үү. Нөгөөт нь 2 I гүйдэл маань болохоор бас адилхан ийшээгээ сорон зор үсгэн. Тэгээ энэ хоёрыг нэмээд үзэх юм бол вектор орн нэмээд нэг ийм сорон зор үснэг гараад ирнэ. Нөгөө тал дээр бас адилхан ийшээгээ 2 I гүйдэл маань ч дээшээгээ нөгөө I гүйдэл маань ч бас дээшээгээ гэсэн сорон зор үсгэн энэ хоёрыг нэмэхээр ийм дээшээгээ гэсэн ийм сорон зор үснэ байхгүй. Одоо энэ хэвд нэг цэг бодоод үзэхээр яг нь I гүйдэлтэйгээ шүргэж байдлаараа тэг ийшээ чиглэлтэй I гүйдлээсээ ингэж татж агаад энтэйгээ шүргэж шилбэрээр ийшээгээ сорон зор үсгэнэ. Нөгөөх нь 2 I маань болохоор бас ингэж агаад яг ийшээгээ сорон зор үсгэнэ. Энэ хоёрыг нэмээд үзэхээр вектор нэмээд нэг иймэрдүү сорон зор үснэ байхгүй. Тэгсэн чинь яг энэ A B хоёрын хоорондох завсраа харахаар болох гэдэг. Энэ дээр яг I гүйдэл маань болохоор ийшээгээ сорон зор үсгэн. 2 I гүйдэл маань болохоор энийг тойрж ирэглээ ийшээгээ үсгэн. Нөгөөт нь энийг тойрж ирэглээ нөгөө тишг үсгэн байхгүй. Тэгэд нэг нь доошоо нөгөөт нь дээшээгээд энэ хоёрыг нэмэх юм бол үлдэх гараад ирж магадгүй шүү дээ. Тэгэхээр дээцэг бол энэ AB хоёрын хооронд л газар байгаа ах гэж бодож байна тийм үү. Тэгэнгүүтээ за би дэгээ эрэг сүргийг мэдгүй чсэн юуцсан D энэ хавьд байгаа 0-аас DZ байгаа гэж бодчих тий. Тэгэх юм бол I гүйдэлтэй үүсгэх зай маань болохоор энэ хасгаа координат энэ тиг координат гэхээр хоорондох зай нь л А байгаа шүү дээ. Тэгэхээр энэс энэний хоорондох зай бол A дээр нэмэн D байгаа. Нөгөөт нь болохоор A-аас нь D байгаа гэж тий. Ийм зайтай байгаа. Тэгээ хооронд нь үүсгэж байгаа сорон зор орн тэгээ. За тэнгууд болохоор хязгаар гурт гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх сорон зор маань mu 0 I-г хуваах нь шулуун хэрний p-тэй гэсэн шүү дээ. 2pr ийм байх хэрэгтэй. Тэнгууд энд нэг d цэг дээр тийм үү? A дээр нэмэх нь d зайтай. Нөгөөт нь A-гаас нь d зайтай. Тэнгуудээ I гэдэг маань болохоор шулуун дөрмөөр ийшээ тий B I гэдвч I гүйдлийн маань үүсгэж байгаа сорон зор маань болохоор mu 0 I хуваах нь 2p гэснээ R зайн болохоор A дээр нэмэн D юм байна. Тэгээд дээшгээ тийм үү. Нөгөөдний маань 2i маань үүсгэж байгаа сорон зор маань доошоо гэснээ B 2i гэчээр тэнцүү mu 0 I биш 2i тий 2i гүйдлийн хэмжээ 2i болсон байна. Хуваах нь болохоор 2p гэснээ A-аас нь D ийм зайтай. Тэгээд энэ хоёрын хооронд нь одоо нэмээд үзэхээр гарах гэдэг юм шүү. Нэг нь болохоор дээш нөгөөт нь доош эсвэл энэ хоёрыг хооронд нь тэнцүүгээ бичсэн шүү дээ шүү дээ. Mu 0 I-г хуваах нь 2p A дээр нэмэндээ. Тэнцүү нөгөө талдаа mu 0 2i хуваах нь 2p гэснээ A-гаас хастан дээтэй. Одоо эндээс mu 0 I-г нь дараа ич. Mu 0-ыг нь I-тай дараа ич. Эндээс 2p-г нь дараа ич. Тэнгүүд юу үлдэж ийн гэхээр 1-ийг хуваах нь A дээр нэмэндээ. Нөгөө талд нь болохоор 2-ыг хуваах нь агаас нь дээ. Агаас нь дэгээ ийшгээ үржиж өглөө. А дээр хүндэгээ ийшгээ үржиж өглөө. Агаас хастган D тэнцүү 2 ширхэг A дээр нэмэх нь D тэнцүү 2A нэмэх нь 2D гэснээ 2D-г нөгөө тишгээ А-га нөгөө тишгээ гарахгүй. Энд дэр хасах D байсан. Тэгсэн чинь энэс нэмэх 2D чи хасах 2D болоод ороод ирнэ. Тэнцүү энэ дэр 2A байсан. Нөгөө талдаа нэмэх А байсан юм чи хасах А болоод ороод ирнэ тэнцүү A. Хасах 3D тэнцүү A D тэнцүү A хуваах нь хасах 3 эсвэл хасах нэмтэй A хуваах нь 3 гэсэн ч болно тий. Координатын тэнхлэг дээрээ би 0 цэг байгаа. Хасах A координат дээр A цэг маань байгаа. Нэмэх A координат дээр B цэг маань байгаа. Дэгээ би ийшээгээ эргээр бодоод яхан D-гээ тавьсан чи хасахтаа гараад ирлээ нөгөө талдаа тийм үү. Хасах A хуваах нь 3 координат дээр байх хэрэгтэй юм. Энд дээр бэжж угаасаа нөгөө энэний чинь I гүйдэл гээд I нараа нөгөөтнөөс бага байгаа юм чинь тий. Тэрнтэйг ойрхон байж энэний үсэг сорон зор нь арай хүчтэй болж нөгөөтнтэй устж байгаа юм байна л да. Хоёулын хооронд нь ингээ вектор нэмээд үзсэн юм бол тэгвэл их хасгаах хуваах 3 зэг дээр сорон зорнтыг болох юм байна гэчээд бидрийг ол гэсэн маань болохоор D хуваах нь A байгаа юм чинь. Энэ үржиж байгаа ч нөгөө шиг хуваах болоод орчих тий. Тэгвэл хасах 1 үлдээд хасах 3-ны 1 D хуваах нь A тэнцүү хасах 3-ны 1 хариугаа харахаар хасах 3-ны 1 гэдэг нь байна тий. D хуваах нь хідвэ хасах 3-ны 1 байна. За өнөөдөр шинээр гарч ирсэн үг юм бол юм байна. Сүйчихгүй тий перпендикуляр гээд энэ хавтгайд маань яг наашаага гэх юм бол юм яг цаашаа гэх юм бол юм зүгээр хавтгай дээрээ зурж байгаа бол яхаа зүгээр 90 градусын хоёрчлон шүү дээ тийм үү. Тэгээд дэн юу гэхээр цахилгаан гүйдлээсэн I болон 2I цахилгаан гүйдлүүд гэдэг маань тий. Гүйдлийн маань хэмжээ нь болохоор I байсан 2I байсан ч юм уу сорон зоорны хэмжээний тэг болсон ч юм уу гэдэг чинь.
Энэ болохоор дамжуулагч утас нь байна. Энэ дээр болохоор цахилгаан хөл гүйж байгаа гэдэг үг нь байна. Энэ болохоор соронзоор B тий. Тэгээд юу мэдэх хэрэгтэй байсан бэ гэхээр ийм хязгааргүй урт дамжуулагч утас байх юм бол тэрнийх болохоор B тэнцүү μ нь л A-ийг хуваах нь 2PR. Тэгвэл тойрог байх юм бол тэр тойргийн төвд нь үүсгэх нь болохоор μ нь л A-ийг хуваах нь 2R л гэж. Энэ дээр P нь байхгүй тий. Тэгснээ чиглэлийг нь боддоо баруун гарын шурын дүрмээр эрхийн уруугаа гүйдлийнхэн чиглэлийн дагуу аваад нөгөө дөрвөн уруу чинь яаж хатгаж ин тэр чиглэлийнхэн дагуу үснэ. Тэр энэ дээр гүйдэл нийшээ байх юм бол энэ дээр болохоор яг нааш гарч ирж байна уу те. За. Онлайн байлаа. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.